Сайн дэлхий. Ингээ өнөөдрийнхөө бичлэгийн тавтай морил. Өнөөдрийнхөө бичлэгийн тавтай морил. Ингээд амлсан ясаараа постнд оруулсан байсан шиг. Өнөөдрийнхөө бичлэгээр Винус зармаг гэдэг гоё та нарт айлуулах, тайвшруулж унтуулах байдлыг хангахыг хичээн гэж сонирхолтой баримтууд ер нь тэгээд идэх юмны талаар бас мэддэг гэдэг баримтуудаа ярьж өгье гэж хэллээ. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж нэг гоё юм гэвэл манай энэ Тесогийн Винусыг харьцаар навахад одоо дотооддоо болохоор худалдаж авч байгаа болохоор үнэхээр юм боломж юм байсан. Гадаад ингээд зардаг зармагнууд багцаар амар үнэтэй байдаг. Гадаадаас импортлж оруулж ирдэг. Харин манай өөрсдийн дотоодын зармаг маань юм байна. Яг the moment of truth гэдэг шиг онголгоцгоё. Бид яаж онголгох юм мэдгүй. Тарара. Зяк. Ингээд эхэлцгээе. Мэдээж бидний өдөр тутамдаа гардаг зармаг цагаан шоколадын дуртай хэрэг хүн байна. Зармаг маань бидний өдөр тутамдаа гараад талсан зармаг маань хэдэн мянган жилийн өмнөх дүүтэй бид нараас ердний хятад, Перс, Ром гэх мэтчлэн соёл ерөншилд хүмүүс цас музик чимэс тэгээд зүгийн балта хольж иддэг байсан. Яг хүмүүс ховор байсан ч гэсэн яг өдөр цасмаас орсон үед бол тэр цас музей зүгийн бал чимэстэй хольж иддэг байсан. Тэгээ багаар ингээд ийм сүдэ зармагнууд Европод хамгийн анх хажмаар ингээд өгчөж алдартай болж ирсэн. Намайг жоохон бахад аманад нэг дүүг ярьж өгдөг байсан. Хэлэхдээ бол зармгийг нэг хүүхэд унтахаас өмнө ундаа уужгаад тэгээд тэр ундаагаа мартаад нүгэлт гадаа онолцсон.
л үүсдэг. Хайсан зармаг. Энэ бол ураг гайгүй байна. Самартай гоё. Би самарт үнэхээр дуртай. Ямар ч төлөө самар. Бүр хайр. Өдөр бичлэг хийхээр ингээд аюул гадааны чимээ сонсогдоод байна. Бид зармагны амтыг зөвхөн хэлээрэж биш хамраараа мэдэрдэг. Хамар бид төрс үед зармагны амт маш их уламдагддаг. Ер нь ямар ч хэдийн үед ч байгаа юм нэр. Амт хамар бид төрс үед маш муамдагддаг. Тийм учраас хамар амны хэлнийхээ амтлах чадвар ер нь нэг юм дүгнэлт байдаг. Ямар нэгэн хоолны одоо будаг байдаг шүү дээ. Одоо тоорт морт байсан ч гэсэн ингээд хоолны өнгө шүү дээ. Гэт хоолны өнгө илүү өнгөлөг байх тусам тархинд илүү ингэж гоё амттай юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг. Хэрвээ ижил амттай хүнсийг биш дээ ингээд яг ижил амттай хоёр хүнс байлаа гэж бодъё. Тэгээд өөр өнгөөр нь бодвол хүмүүс өстэй өөр амттай гэж дүгндэг. Зүгээр л яг хоёр ижилхэн идэх зүйл. Тэгээд өөр өнгөөр бодож байгаа хүнсний бодгаар ямар ч амт хүнсний бодгаар тэгээд хүний тарих тэгээд өнгөөр нь хүлээж авдаг. Би Америк зармагтай brain freeze болж байгаа шиг байна. Тарих үлдэг. Сая манай наагаад зихэж уялтай манай хамт ингээд ябайлаа дэрсэн. Тэгээд ийм хөөр гоё надад гидгад надад авчирч өгсөн. Appreciate it. Тэгэхээр юм баярлалаа. Тэгэхээр их талархаж байна. Яг Японоос авчирсан яг манай Монголын дэлгүүрүүдэд айгүй их зарагддаг болсон мэлээ. Тэгээд бүр яг Японоос авчирсан гэхээр excited. Ингээд манай мачатай гидгад. Ингээд юм мачатай. Мача.
Тэгээд энэ кофеин мачад ингээд кофеин байдаг учраас хүмүүс нөгөө мача уугаад кофеноос өөр төрлийн илүү тогтвортой арай нэг кофеноос арай эрүүл гэх юм уу. Тэгэж арай л ягаад дундуулдаггүй гэж хэлж байна. Үнэхээр амттай. Бүр яалтчгүй мача бол үнэхээр амтгдэж байна. Яна цаармаг мань хайллаа. Яа. Ятур тавьчих. Надад цагаан цаармаг бүр үнэхээр их таалагдсан. Тэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж Монголдо үйлдвэрлэсэн юм аа. Бүр үнэхээр гоё мэдрэмж төрөлтэй шүү. Та нарт ч ихсэн тийм мэдрэмж төрөлтэй лайк дараарай. Яг ингээд Монгол улстай өөрсдийнхөө хүчин чадлыг өөрсдийнхөө зүйлсээр үйлдвэрлэж байгаа юмнууд өөрсдийнхөө хүчин чадлаар ер нь бол голцоо. Яг гоо зарим орц морцонд ордог зарим юмнуудаа гадаадаас оруулж ирдэг ч гэсэн яг Монголдо үйлдвэрлэж байна гэдэг чинь бас өөр байхгүй юу? Шоколадын дангаар нь хацаад идсэн жоохон ялуун санагдаж байна. Яг ингээд би нэг ядах юмны талаар дуртай баримтуудаа иж өгөө. Нэг миний сонирхолтой гэж үздэг нэг баримт байдیں۔ Бид нар ер нь бол манай Монгол хэлээр ч гэсэн хэлцүүд дээ шүү дээ. Өглөөний цаг өөртөө өдрийн хоолыг, орон хоолыг гэдэг яг зөө бол санахгүй ямар ч гэсэн өглөөний цаг өөртөө гэдэг хэлцээ санаж байна. Тэгээд ер нь бол хүн болго ингээд үлэн готодтой ийш тийшээ явж болохгүй өглөөний цай тийм өглөөний цай бол тэгээд чиний бүх өдрийн чинь нэрэг түлшиг хангадаг гэдээ яриад байдаг шүү дээ. Ялангуяа бид нарын ээж аав нар тэгээ хамгийн сонирхолтой юм нь шүү дээ. Өглөөний цай гэдэг энэ бол шинжлэх ухаанд батлагдсан зүйл биш байхгүй юу? Одоо 20-р зууны ихэнх үеэс өглөөний хоолны бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид одоо бэлэн ялангуяа Америкаас эхлээд 20-р зууны ихэнх үеэс эхлүүлээд одоо нөгөө нэг cereal-ууд байдаг шүү дээ. Сүү дээрээс нэмж иддэг. Эсвэл шарсан гахаамах ингээ бэлнээр зардаг. Эсвэл сосиск. Тэгээд 20-р зууны ихэнх үеэс өглөөний хоолны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс ялангуяа урд тарианы нөгөө өглөөний хоолны маркетинг өргөн дэлгэрүүлсэн. Яг өнөөдрийн байдлаар бол эрдэмтэд бүр энэ баттай scientific шинжлэх ухааны зүйл учраас өглөөний цай заавал хүмүүрт шаардлагатай гэж үздэг.
Юуны шалгалт өгж байгаа хүүхдүүдэд ер нь шалгалт өгж байгаа хүмүүст ингээд шалгалтын өмнө амжилт хүсье гэд гидгад бэлэглэх нь маш илбэг байдаг. Өнөр гоомдтой. Яг тийм гүцэлцэх ингэж тангарын зүйл амдагддаггүй л дээ. Мэдээж хамт оруулагч сахар гэх бага юмнуудтай. Тэгтээ нэг тийм гоё нэг чаз хийсэн амттай нэг чаз хийсэн нэг л тийм өөр мэт юм амдагдчих. Окей. Бибур болгодчих. Бас ийм Arabian Delights гэнэ араб төрлийн шоколад мөнэ нагацэг тавьчихсан. Дотроо чимэлтэй байсан. Ой, хатаасан чимэлтэй. Focus on it. Бид нэр байгалийн цацраг гэж болохыг мэднэ. Байгалийн цацраг гэдэг ингийн үгсээр нь хажуудалд оруулчихна. Байгалийн цацраг буюу кали дүж кали гадилж юмсан байдаг гэж боддог. Би бүр тэгээд бананы дэг болгоод одоо миний толгой дотор ингээд байгалийн цацраг байдаг кали агуулгаддаг гэж бодогддог. Хүний бид ямар ч аюулгүй бүр маш бага хэмжээгээр байдаг учраас бид нэр байгалийн цацраг гэдэг. Ахад нэг кидгад идэж боллоо. Тэгээд болсон. Би ахад нэг ихэд үл яг болгодлоо. Дядя. Тэгээд нэг сүлийн дуртай баримтаа илжээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая да. Зүгийн бал өштэй. Зүгийн бал байгалийн элсэн чихэр буюу боловсруулаагүй элсэн чихэр олон мянган жилийн турш муу давгүй хадгалагдаж чаддаг. Олон мянган жилийн турш муу давгүй хадгалагдаж чаддаг. Археологчид Эрдэнэ Египтийн булчнаас идэхэд аюулгүй хിവэр байсан зүгийн бал болж байсан гэж боддоо. Бидний амьдарч буй дэлхий сонирхолтой гэдэг үг бол ер нь хамгийн минимум хамгийн ингээд наазахын сонирхолтой. Тэгснээс бид нарыг гайхшруулж бишрүүлж бүр ингээд огшуулж эсвэл бүр айлгаж чадхаар маш олон зүйлсийг өөртөө агуулдаг нь бидний амьдарч буй ертөнцийн гайхамшигуудын нэг. Дэлхий дээр ялангуяа